бараг алга шүү дээ. Бараг 2 жил болж байгаа хүмүүс байна. Ирж гин үү? Айсагийн гэр ирж гин үү? 2 жил болж байна те. Танаа хоёрыг чи хавж ирсэн байна. За тэгвэл итгэлийн амьдрал дээр та хоёрын уралдаан хэр байгаа вэ? Ana idөө. Хатмат яваад ирсэн аа яа идэ асуултаа. За итгэлийн амьдралын талаар өнөөдөр бүгдээрээ те бид нар бурханд итгэхэд өнөөдөр ингээд аврагцсандаа баярлдаг уу? За баярлдаг. Тэгээд яагаад гэвэл бид нар бурхны хүүхэд болсон учраас те бид нар энэ дэлхий дээрээс ирээд хайгаад олохгүй зүйл болохоор юу вэ? Бурхны хүүхэд байхгүй юу? Тэгээд бурхны хүүхэд болсныхаа дараа энэ дэлхийн амьдрал гүцсээ дараа бид нар хаашаа явах вэ? Диваажинд очив. Энд бүр юу байгаа вэ? Мөнхийн ус байгаа. Бидэнд бэлдсэн бүр титэн байдаг гэж бас Библиэд хэлсэн байдаг шүү дээ. Бидэрт бурхан бүр ингээд титмийг бэлдсэн байдаг. За тэгвэл бид нар ингээд бурхан битад 2-оос дээш жил болсон хүмүүс байна. Тэгвэл өнөөдөр бүгдээ хамтдаа нэг жоох ингээд яг яавал те одоо энэ дээр хэлж штэ те хөгжин дэвшиж амжилтанд хүрээгүй юу хий гэсэн бэ сая. За заяа юу гэсэн бэ? Удаа чой. Яа нүг үлдрөө. За тэрийг хэлдэг. Библи унших гэж хэлж байна. За цуглааны цагт тийм ярихгүй шүү. За цугаараа. Хөгжин дэвшиж амжилтанд хүрэхийн тулд юу гэсэн бэ? За баясагаас асууя. Та энэ унсан хэсгээс хөгжин дэвшиж амжилтанд хүрээгүй юу хий гэж хэлсэн бэ? За би дахиад уншия заа юу. За энэ дээр ингэж хэлсэн байхгүй юу? Гагцхүү тууштай байгаа тийм зөрөгтэй бай. За хэлсэн байна уу? За тэгээд хардаа. Хуулийн энэ номыг амнаасаа салгадгүй байж өдөр шөнөгүй үүнийг бясалхан үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлээ. Тэгвэл чиний зам мөдөл чи амжилтанд хүрэх болно. Би чамд тушаасан бусуу тууштай байгаад зоригтой байгаараа. Бүү точиж бүү шантар хаа явсан газар чинь чиний бурхан эзэн чамтай хамтаа байх болно гэвэ. За тэгвэл өнөөдөр бид нар мэдээж л хөгжин дэвшихийн тулд амьдардаг тийм ээ. Хөгжин дэвшихсэн, үр хөвгтэй хүмүүжлтэй болох юмсан. За одоо өөрт байгаа мал сүргээ өсөх юмсан, хийж байгаа ажилдаа бас одоо ингээд амжилтуудыг дагуулах юмсан гэж боддог. За тэгвэл бид нар хуулийн энэ номыг те өдөр шөнөгүй уншихгүйгээр, сонсохгүйгээр итгэгч хүн амжилтанд хүрнэ гэдэг бол бодлоо байхгүй. Яагаад гэвэл бидний эргэн тойрон энэ дэлхийд юу байдаг вэ? Энэ дэлхий тэр чигтэн ямын сүнс байна. Биднийг уруу татаж унгаах гэж биднийг одоо нэг итгэлийн амьдралаас хоошоо татдаг. Таны хийж чадахгүй зүйлийг хийх гэж хүмүүс дандаа ажиллаж байдаг. Харин тийм дотор бид нар яаж одоо амжилттай байхаа гэвэл хуулийн номыг дандаа уншсанараа гэж. Түүнийг бүр ингээд тунгаан бодоод бүр зүрхнийхээ самбар хийлээрэ гэж хэлсэн байна. Тэнийг бүр чэйжлээрэ гэж хэлсэн. За тэгээд өнөөдөр жишээлбэл бидний дунд орж ирээд нэг хүн. Та нар 2 жил болсон юм байна. Нэг чэйжээрээ ганц ишлэл уншдаг бол одоо бидний дунд ганц ишлэл чэйжсэн хүн байна уу? За ямар хүн бурхны хүүхэд болдог гинэ. Аль та нар нэг хэлтэй байдаг бол одоо чэйжээрээ уншиж чадахгүй юм байна уу? Яахгүй байгаа юм тий. Тэгэхээр бид нар өөрснөөхөө бурхан дотор даруй болгож би аль түвшинд яваад байна би 7 хоног болгон цулаан хийгээд байна тий. Ингээд би Есүст итгэдэг бурхны авралыг авчаад эзэн хүрч гин. Эзний зоог барьж гин. Эргээд харахад би энэ бурханд хэр хайртай хүү юм бэ? Надаас энэ ямар зориулт гарсан юм бэ? Бурхан намайг хайрлалах юм. Бурхан надад бичсэн энэ захидлыг би уншдаг үү? Чэйжилдэг үдүүгээд бодоод бас нэг тунгаай бүгдээрээ. Би сая сургалтанд явахдаа дандаа юу гэж би түрүүчийн сургалтанд суугаад би нэг энэ сургалтаас өмнө түрүүчийн сургалтанд суугаад ирлээ шүү дээ. Тэр сургалтандаа юу заасан бэ гэсэн чи эзний хоёрын сүргийг хайрлаараа гэсэн тийм сэдвээр хончин хүний амьдралыг харуулсан дандаа тийм лекц явуулсан байхгүй хичээл. Тэгээ за хончин хүн яадаг вэ чи өглөө усаад малаа
залдаг тийм ээ. Тэгээд өдөржингөө тэр малныхаа төлөө гарал тавиад өмнө хийчихгүй дээ, энэ хүйдээ тэгхгүй дээ гэж хардаг. Тэгсэн чинь ертөнцийн эзэн бурхан яг бидрийг тэгж харж идэг гинэ. Бид нар бол эзний хонин сүргэн гэдэг. Бидний буруу замлуу явчихгүй дээ. Маш хайртай. Бид нар цас зуданд хүртэл малныхаа хоньоос гүсээр л байдаг те. Шуурх сүрсэнд гараад нөгөө хитэн мал тасарчихгүй дээ л гэж бүр хараалгүйгээл байдаг. ертөнцийн эзэн бурхан яг л тийм хайраар хүн болгонд хайртай гэнэ. Тэгээ би тэр зүйл дээр юу ойлгож харсан бэ гэсэн чинь дахиад тэн дээрээс яасан гэсэн чинь чуулганы ахлагчид салбарлаар заачиж байгаа байхгүй юу? Чуулганы ахлагч та эзний хонин сүрэгт хэр хайртай вэ? Та эзнийхээ одоо бурхан танд даалгасан хонин сүрэг өглөө басаад заахгүй гэж байгаа байхгүй юу? Та одоо өвдсөн үед нь та очиж имчилдэг үү? Одоо ингээд надаас ингээд асуугаад эхэлж байгаа байхгүй юу? Би шүүд хэлсэн. Хоньныхаа төлөө амиа гартал явдаг нууцгүй хэлэхэд өглөө басаад хоньныхаа төлөө зэлэн дээрээ үхрээ саагаад мал гээгчхүүдээгээд өдөр дурандаар хоньныхаа төлөө бол маш их одоо бүр өдрөх цагаа тэн зөрүүлдэг. Харин эзний хоньны сүрэгт 7 хоногт нэг л удаа очиж үг дамжуулж хамт ингэ залбирдаг. Тэгэхээр би үнэхээр гимшиж байна. Би одоо энэ цагаас хойш эхлээд би эзний хоньны сүрэг цаг гаргамаар байна. Болохгүй нэг энэ эзний үгэн дотор одоо эргээрээ гэд бид нар малдгаа хаа игээд бүр орилоод эргүүлдэг үстэй. Түүн шиг эзний хоньны сүрэгт энэ цуглаанд яваад зарим үед сахилахгүйдаад байгаа тийм ээ. Зарим үед эзний үгээс зөрөөд байгаа нэглүүл эзний үг бариад болоороо эргээрээ гэд сануулгатай энэ үйлчлэлийг хийх ёстой байна гэж тэр сургалтанд сонсож ирсэн. За тэгээд ирчгээд удалгүй байдаахаа хотын үж байгаа байхгүй. Тэгчээд юу гэсэн. За одоо нэрээ эзэнд ёстой цаг зориулъя. Шогитэй ирсэн. Хоёулаас малчинтай болдгийг. Эзний хонин сүрэг цаг гаргахгүй 5 өдөр ёстой явахгүй юм байна. 5 хон жил болсон ч айгууд ингээд 5 гэрүүлтэйгээ сууж байгаа юм байна. Одоо эзэн ирээс их маш ойртож бидний залуунаас 10 жилийн дараа хиттэй болох вэ? Би бурхандаар очиход юу хийсэн гэж бурханд хэлэх юм бэ? Бид нар ч гэсэн одоо та ч гэсэн энд байгаа та бид нар бүгдээрээ өөрөөс асуух хэрэгтэй. Би нэг өдөр бурхандаар очих. Бурхан надад эргээ тардаа чиний ард хэдэн хүн байна гэхэд хөөе би яста завгүй үхрээс хаагаад иж ирлээ гэж очиж хэлэх үү те. Би завгүй байгаад ээж л одоо ингэж ирлээ гэж бурханд очиж хэлэх үү. Тэгтэл эзэн юу гэсэн бэ гэсэн чинь миний хонин сүргийг хариул бас Йоханнаас асуусан шүү дээ. Есүстэй дуудаад асуудаг бас асуулт байгаа. Чи надад хайртай юу? Хайртайгаа хэлсэн чинь миний хонин сүргийг хариулаарай, миний хүүхдүүдийг хариулаарай, миний хүүхдүүдийг хайрлаарай гэдэг. Өнөөдөр ч гэсэн бид нар бурхны энэ газар ингээд сууж байгаа. Би Есүст хайртай гэдээ одоо та хэлэх үү? Та Есүст хайртай юу? Хайртай шүү дээ. Бидний төлөө загтмас савдагдаад масуурсан Есүс би та бүгд хайртай. Тэгтэл Есүс бидрээс юу асуудаг гэж чи миний хүмүүсийг хайрлаарай л гэдэг. Чи тэднийг бүр хариулаарай. Чи тэднийг бүр дагуулаарай л гэж хэлсэн байдаг. За тийхийн тулд бид нар өнөөдөр юу хийх ёстой юм бэ? Бид нар зүгээр л огт бэлтгэдэг. Одоо манай хараа энд ирсэн бол за өстой явъя таа л гин заа. Би одоо өстой хийдэ гэдэг амар гоё тийм сэтгэлтэй. Тэгээд тийхийн тулд би хараад хэлдэг нэг зүйл. Бид нар эзэн дотор суралцах нь чухал юм а гэж дандаа хэлдэг байхгүй. Эзний үгэн дотор суралцаад нэг ишлэл ч гэсэн чэйжлээ. Нэг хүний төлөө ч гэсэн залбираад яг энэ цуглаан дотор бид нар суралцснараа бусдад очиж заах чадвартай болох юм. Ганцхан хичгээ яриад суугаад би танарт хэлдэг те. Ганц би яриад суугаад байвал би л хөгжөөдөө та чимээгүй сонсоод 3 жил болсон ч ингээд суу шүү. Бүгдээрээ хамтдаа үйлчлэл хийе. За тэгвэл үйлчлэл хийхийн тулд бид нар эзэн дотор өөрчлөгдөхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэсэн чинь хуулийн номыг өдөр шөнөгүй бүр түүн дотор бичигдсэн бүгдийг нь бүр ингээд өөрөө шимтэн судлаад хараарай гэсэн байна. За тэгээд одоо би сая асуусан тий та нэрээ нэг бурхан танд хайртай шүү гэж бидэнд очиж хэлсэн чинь ямар хүн бурханы хүүхд болох юм бэ гэж асууд одоо хэлэх гээд гэсэн чинь бодохоо тий харин өөрийг нь хүлээж аваад өөрийнх нь нэр дэтгэх хүмүүс бурханы хүүхд болох эрхийг тэр өгөө гэж Йоханныг 12 дор байгаа шүү дээ. Чийдэлсэн байвал ингэ хэлэхэд ирнийх амархаа. Би та нар юу гэж уриалах юм эзний үгийг бүү чийжлээрээ. Богинохон ч гэсэн хамаагүй. Тууштай байгаад зоригтой бай. Энэ яаж ишлэн штэ. Та чийжлэр энэ 3 үгийг те
тууштай богод зоригтой битгий шантар. Хамгийн дотор байгаа ариун сүнсэн та өөрөө бүр ингээд үгийг тунхаглаа. Бид манай цуглаанд нэг алдаатай зүйл байгааг одоо бид ингээд харж байгаа байхгүй. Бүхэн ингээд бүр ингээд сануулж байна. Энэ бол бидний Библи унших цаг л жоохон багтаа. За бүгдээрээ одоо 1-р Петр номыг гаргая. 1-р Петр гэдэг ном байгаа. Папа заваа муухай юм. Нэг одоо өгч болохгүй ч тийм чи. Муухай. Хашаа гэх юм. Галчи. Хашаач. Хөнгөө гол үдээ. За бүгдээрээ хамтдаа 1-р Петр номыг гаргая. Нэгдүгээр Петр 2:2. Нэгдүгээр Петр 2:2. Сүлийн ном өмнө. Сүлийн ном Хуучин шинэ гэрээ энэ гэрээ хот сүлийн ном сүлийн ном өмнө. Бүх сүлийн 1376. Өөрөсөн. 1-р Петр бүлгийнхаа тэмцэлж. 1-р Петр 2:2. Унш бат. За уншираа бат. Үгийн зөвсөөнөл хүүхдүүд чахал хүссэн тэмүүлэг. Ингэснээр часаа та нар авралт хүрлээ хүсэх юм. Хэрв та нар үнэхээр эзнийг амссан бол тэнийг тэгвэл ханцсан За бодно юм. За үгийн цэвэр сүг нэлэх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Иймсээр та нар авралт хүстлээ өсөх юм аа. Нөгөө сая Библийн үг тий. Үгийн цэвэр сүг нэлэх хүүхдүүд адил хүсэн бүр тэмүүлээрээ. За бүгдээ бодъё нэлэх хүүхд ээжийн бэбиг тий. Сүүгээ хөхгүй болвол хайгаад уулаад бүр ингээд сүү ухын бүр хүсэн тэмүүлэх үзлээ тийм. Яг тиймээ адилхан өнөөдөр бид хүсэн тэмүүлэх зүйл минь энэ Бурхны үг байна. Үгийн цэвэр сүг нэлэх хүүхдүүд адил хүсэн тэмүүлэх. Чэжлэх дамархан хэлсэн дээ шүү дээ. Үгийн цэвэр сүг нэлэх хүүхдүүд адил хүсэн тэмүүлэх. За энэ хаана байна гэсэн чинь одоо ингэж чэжлэх 1-р Петр 2:2. Одоо бүгдээ энэс олж явах юм Библи бас чэжилдэг болъё тийм. Ягнах нь ч гэсэн хүүхдүүдэд хичээл хийгээч яац юм бэ та нар тэгээд өөрснөө Бурхны нэг хоёр хэлслүүдийг бас ингэж чэжил сурцгаая. Нэлэх хүүхдүүдэд хүснэ гэмвэл. За тэгвэл би энэ дээр бас ингээд тодорхой ингээд задлж бичсэн байхгүй. Та нар ингээд Зарамаа хэлмээ. Яг үнэ. Энийний дараа үгийн цэвэр сүүнд суралцаад үгийг чэжлээ сурсныхаа дараа махан хоолнд орно гэж байна. Хүүхдүүд шиг те маш сайн хоолнд орно. За энэ хардаа сүнслэг өсөлтийн баталгаатай тэмдэг бол Бурхны үг юм аа. Амьд орчин үгээр хооллох нь оригдун хүсэл юм. Бас биччихээ. Тайлбар тайлбар. Энэ юу гэж яана гэсэн чинь сүнслэг өсөлтийн одоо бүр ингээд баталгаатай одоо бид нар ингээд Бурхан дотор өсмөр байна гэж яриад байна шүү дээ тий. Бид нар өөрчлөгдмээр байна, өсмөр байна гэж яриад байгаа. Зүйл нь болохоор яана гэсэн чинь энэ амьд орчив Библийн үгэнд хүч чадал байна гэж байгаа. Өнөөдөр бид нар Бурхан мэдээ тэнгэрт байгаа. Бид нар Бурханы ариун сүнсээр дамжуулан ярьдаг, зайлшгүй магтдаг. Бурхны юу хийх нь зөв, юу хийх нь буруу юм бэ гэж Бурхан бидэд хэлэхэд тэр үгийг нь олж харах үг юу? Зүйл юу байна уу? Библи байгаа байхгүй. Библиэлд те биднийг бузар муугаас хол байгаараа гэж бичсэн байвал бид нар яах вэ? Бурхан аавынхаа үгэнд ороод буруу зүйлийг гიშгтээ. За энэ ч Бурхан таалагдахгүй зүйл шүү. Эргий даа гэд эргэж чадчихвал та сорилтонд орохгүйгээр баяр хөөр дотор эзний өрөөл дотор амьдрах гэсэн. Харин Бурхан хилээд байх чинь Библиэлд байгаа зүйлийг гажууд хол хайж
буруу зүйл хийчихэд зарим нэг нь яадаг бол бурхан хайцсан бэ? Би үүлээ залбираад авах. Бурхан надад хариултаа өгөхгүй. Энэ бурхан яагаад надад ийм зүйл зөвшөөрөөд байна гэдэг хүмүүс бас байдаг. Өөрөө яваад эзэн аавынхаа бурхан аавынхаа үгэнд орохгүй Библиэс гажуу зүйлийг хийж ягаад сорилтонд орох юм бол бид нар яаж нэгвэл бурхан аав биднийг хараад хайрлаж л байгаа. Үнэхээр миний хүүхэд буруу зүйл хийж энэ даа гэж өрөвдөж л байгаа. Харин бид нар өөрсдөө сонголтоо хийхин тулд Библийг өдөр болгон унших нь чухал байна. Бүгдээр төгсөөд үзье. Библи уншихгүй 5 жил болчиход Бурхны талаар ярих мэдлэг бидэрт өсөх болов. Эрээс өсөхгүй те. Одоо яг Библи судлаад өдөр болгон өглөө болгон босоод за нэг би хамгийн эхлээд ингээ Бурханд итгэдэг байж та. Одоогоосоо Библи судалдаг байсан байгаа байхгүй юу? Амар их тусаж аваад однаар сартаа байж чинь өглөөр тачхнууд босож аваад аймагт байдаг дөнгөж итгэж болтой. Харахгүй босож аваад өглөө итгэж босч аваад Библи судлаад одтой байж чинь хар өглөөр одоо ямар гэдэг босч аваад Библи судалж уншдаг байсан тийм. Яг тэгж уншаад тэмдэглээд бүрэн. Яг хин Библи уншиж чинь хэн бурхантай ойр байна. Угаасаа андаш байдаг. Библи уншиж байгаа хүнд заавч өөрчлөлт. Уншиж чадахгүй ч гэсэн Библи сонсоод хэн дотор байгаа зүйлийг чэйжлэх юм. За бүгдээ хамтдаа 119 105-ыг гаргая. Уулши 119. За би тэдийн дунд одоо ингээд нэг хүн орж ирээд суудаг. За энэ нөхдөж өстэй Библийг нэг уншина гэж гурилддаг нөхдөд байна. 66 намаас нэг. Нэгддэг хүмүүс олгоор нэг сэтэл гаргаад. 105. За уншаа. Таны үгээс Өөр бүхэн 105-ыг уншаа. Таны үг миний бүддэг дэндүү миний замд гэрэл. За боо. Дэндүү миний замдах гэр. Энд чинь хэмжиж амар. За бүгдээ хамтаа уншия. Таны үг миний хөлдөх дэндүү миний замдах гэр. За чэжж болох нь уу? Бүгдээ яг 7 хоногт нэг эсвэл чэжж. Өдөр болгон байдаг нэг 7 хоногт нэг хүүхдтэй хичээл хийлэгдэлтэй адилхан. Библи ишлэг чэжлүүл ястай гоё. Эзний хариуцлага түрх болно шүү. За бүгдээ төсөөдөд үжилдэ. Харахгүй шөнө явж ийдаа гэж бодъё тий. Та харахгүй. Бөөн айцтай газар явж илээ гэж байна. Харин таны одоо энэ дээр юу хийж таны миний хөлтийн лүү те хөлтөө дэндүүтэй. Гарлаа гэрэлтэй. Ингээд ухнаар гэрэлтээд эзний үгтэй тэр дэндүү таны замыг гэрэлтүүдэд явуул та тэр айц дундуур айх уу? Одоо юундаар унах уу? Айс хайгд унах уу гэж бодох уу? Тодоогоос тод гэрэл таныг дагуулж байгаа юм чи те. Эзний үгийг бурхан бидэд дандаа үгтэй холбоотой Библиэлд зөндөө зүйл байгаа юм. Та нар амийн үгнээс баттаа бариараа гэх. Дандаа үгүй. Үгтэй байж байгаа бид нар өөрчлөлт шүү. Өнөөдөр цуглаа хийгээд энэ яваад байдаг би бас сая бас очиж сургалтын суучаад бас нэг зүйл олчих.
Чи яахтаа үгүй. Манай цуглааныхын ирээс яг тэгтлээ өөрчлөж байгаа ховор байна гэж би түгэлсэн байхгүй. Би ирээс муу багш юм байна. Би Библи зааж чаддаггүй юм байна гэж бодсон өөрөө түгэлсэн. Яагаад ингэтлээ өөрчлөлт гарахгүй байна. Одоо бүр ингээ ариун сүнсний үр жимсээр одоо дүүрэн бүр ингээ гэрчлэлтэй зүгээр би гэрчлээ гэж. Тэгээд ирээс явсан гадраад одоо ингээ дандаа тийм Бурхны сайн мэдээ яриад амьдралд ч гэсэн үр жимсээр бүр ингээ боддоор харагдах хэвээр 2 жил болж байгаа чинь дөнгөж эзэнд итгсэн бүр их хадуун байдаг байхгүй. Тэгтэл чинь нэг л бүлгэр очиж Бурхан хайртай. Цуглаан бицгээд яваад яг нэг тийм гал халуун тийм байдал өөрчлөлт алдаад ямар хүч дутаад байна гэдэг ингээ бодож исэн чинь ирээс хүч нь эзний үг байна. Бид Библи судлахгүй үг уншихгүй хол явахгүй юм. Одоо энэс хаашаа 7 хоногт одоо нэг удаа цуглаан хийгээд одоо дахиад 3 хоног ч юм уу заагарна нэг удаа бас Библи судлаа. Шогийн метр дандаа найд өдрөө явна. Одоо хараагийн өнөөдөр цуглаанд маргааш шинжээд нөгөөдөр хараагийн очив тэрний маргаашнд ханаад ирсэн. Библи судлаа. Библи судлын цаг гаргадаг бол бүгдээрээ. Дөрвөлээ суугаад. Түмжээр одоо энэ очив. За үг судалцгаая. За чи уншаарай, би уншаарай. Тэгээд энэ үгийг нэг одоо тэгээд нэг хүүтэн твдэг үгс уур хилэн хүргэн харин ээлдэг хариултгээ уур хилийг зайлуулна гэл ингээд юм чи. Энийг ч гэсэн яг миний нөхөрт хэрэгтэй. Миний ч миний эхнэрт хэрэгтэй байна гэж ерөөсө бодож уншиж болохгүй байна. Яг энэ үг хамт зөөрүүлэгдсэн гэдгийг ерөөсө ойлгожтэй. Энэ үгнээс би юу авах вэ гэж бодмоор юм байна. Зарим үедээ тэгдэг байхгүй. Хүн Библиэд хараа. За бич гайгуудаа энэ яг тэр мэдэхтэй. Тэнэлтийг сонсгочихсон ингээд бодоод байна. Тэгтэл энэ үг яг хандлах хэрэгтэй юм. Сая бас энэ сая сургалтаас ойлгож авсан байна. Христчин хүний ариун амьдрал гэсэн сургалт байсан тийм. Христчин хүний ариун амьдрал. Би өнөөдөр бодож. Тэгээ тэн дээр ингэж байгаа байхгүй. За одоо энэ ишлүүдийг ингээд уншнаа. Та ингээд энэ ишлүүд уншихаараа. За манай ахлагчстад тэгдэж ахлагчтад ингээд аваач уншуулчих юмсан. Миний нөхөр тэгдэж шүү нөхөртэй л уншуулчих юмсан гэж бодоо. За энэ үг яг л таны үг. Та яг энэ газар өөрөөгөө доод хараараа гэж. Тэгээд тэн дээр ингээд суусан чи би гэдэг амьд чи ямар ч их алдаатай шогийн намд энэ чистийг хийүүлж шүүгээ тэгдэг байхгүй. Тэгээ бид гэлээ. Шогийн таваар намайг өдөөгээд ингээд дахиад чи давж хэлгээд ингэж хилээд байдаг үсттэй гэж тэгдэг байхгүй гэсэн. Гэхдээ чи өөрөө хийвэл хийгээд байдаг байхгүй. Тэгээд тэр сургалтанд орооч суусан чи өөрлөгөөд өнгөөгөөрөө гэдгсэн чинь би өөрийгөө харчаад би ч өстө болохгүй нөхрөө байна гэж бодсон байхгүй. Тэгээд би хэрүүлээд зайлбарсан. За нэр бурхан юм тий. Би одоо арай нэг бурхан дотор өдөө одоо ингээд бурханд итгээд үгийг бас ингээд судалж ийж бас ингээд нөхрийгөө зарим юмдээ бас ингээд арай ингээд муухай ингээд алдаагийн ч тий нэг тэгсэж үгээл хэлсэн үгийн давтаал ингээд эсвэл одоо нэг өөсийн дэдээс хараад идэм та намайг уучлаарай гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр энэ дээрээс юу яаж юм бэ? Үгийн цагийг уншихтаа хүнээс өөрийгөө хараараа тий тэр үгээр хэн нэгэн хүнийг битгий хараараа. За энэ үгэн дотроос би юу харах вэ? Би яаж өөрчлөх вэ гэдгийг олж харах юм байна. За дараагийн нэг хэсэг нь байна. Дуудан 110. Одоо жоохон ишил уншдаг болно. Би зүгээр нэг ганц ишил авч ирээд шууд уншаад хайчдаг. Нэг олж аваад ирдэг Библийг аялдаг хүмүүс байна. Зүү. Тэгэхээр дуудан 110. 110 юм. Дуудан 110-ийнхаа 9-р ишлэг уншия. Дуудан 110 шүү. Би агаадаа тавыг үн. Дуудан 110-ийнхаа Хамснаа карман Висээс 11-р ишлэг. Карман байх ништэй висээ. Дуудан 10-аар 9-с гэж алгуу. 7 байхгүй. Дуулал 100 гэнэ үү? Дахиж хааны яддаг юм байна.
Зуару. Юу гэж боос үтрээ. Зуару гэж. Зуару биш та зу. 911. Зуару гэж байна шүү. Таних тэр байгаа юм. Энэ дээр. Энэ дээр 109-11. Эхнээс нь үү? Ийсээс 11 дүүр шүү. 110 юу? Чи 90 Одоо хүртэл байна энэ чинь. Харин тийм одоо хүртэл байна гэдэг байна. Тийм. Одоо Тэрнийг нь буруу тэмдэглэсэн болж байгаа. За энэ ишлэлээр болохоор бас ингэж юу гэсэн бэ? Залуу хүн те зам мөрөө одоо хянд яваараа. Залуу хүн зам мөрөө хянахын тулд бас л эзний үг хэрэгтэй гэсэн ишлэл байсан баггүй юу? Тэгэхээр бид нар өнөөдөр та өөр хүүхдийнхээ төлөө санаа зовдгоо. Хүүхдээ дүү хүмүүс хиймсэнгээс бид нар бүгдээрээ боддог те. Бидний бүр одоо шиг боддог зүйлүүдээ өөр хүүхдээ хүмүүжил байдаг шүү дээ. Өөр хүүхдээ хүмүүжлийн төлөө санаа зовтоо та яа өдөр болгон хүүхдтэйгээ библ уншаад богинохон ч гэсэн. Тэр зүйлийг ингээд үүдүүдээ сургаад өчгөл насны тусгай хамгийн том эдгээр үг юм. Бид чи хүүхдээ том болохоор заа нэг зөөр хүн болчихвол боллоо гэж боддог шүү дээ. Тэр ээж аавын залбирал. Бас дээр нь хүүхдээ библ уншиж өгөх нь гэх юм байна бид нэр. Тэгээд бас библиэд мэрэгэн мэрэгэн ухаан библиэд үчирсэн мэрэгэн ухаан хэлэх гэж байхгүй юу? Мэрэгэн ухааны эхлэл ухаанаас имэлтэй гэдэг гэж. чимээ. Тэгэхээр та нар ухаан мэрэгэн ухаантай хүүхдээ бодмоор байгаа бол тэ бид нар бүгдээрээ шүү дээ би ч гэсэн ухаанаас имэлтийг л заагаад. Ухааны үгийг уншдаг тэ. Яг үнэ. Харин 119-ээс сайн юм. 119 байж яг. Нөгөө миний хэлсэн үгээр хэн гаргаад ирлээ. 109. Дуулал 119-ээс 11. Бас өдөр нэг уншаад өгөхдөө нэг үгийг хийж чичээ бурхан талбар. 110. Тий, 9-11. Энэ бүхий л гэдэг үү? Бүхий л зүрхээр би таныг эрен хайсан. Тушаалаас тань голдон төрхийг надад бүү зөвшөөрөөч. Таны эсрэг нүгэлтгийх хүн бол үгийг тань зүрхэндээ би хадгалав. Оо юу. Хатилгэрээ. Энэ дээр хатаа ингэж хэлчих. Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийг сагснаар. За бурхны үгэнд би эдрийгээс асуугаад байгаа. Бурхны үгэнд хөшөө ойрын адил хайрлаа гэж байгаа. Тэгээс очоод амтнд бэдий гэж ирээсээ байдгүй шүү гэж. Манай эдрээ нэг өдөр уцаар бүр сандарлаа гэж шүү. Хөөе ахаа бид зааваа гараараа гэж зүгээр аюул байна. Тий. Тэгтэл бид нар өнөөдөр юу хийж гэсэн чинь залуу хүн зам мөрөө цэвэр хадгалаа. Таны үгийг сагснаар хадгалаа. Энд чи наадгаж хээжлээрээ мэд гаран дээрээ тавьж аваа яваа. Одоо бичээд. Нэрээ зам чи дахиад чангүй шүү. Залуу хүн зам өрөө хүн цэвэр хадгалах бай. Таны ой сагснаар хадгалнаа. Нэрээ ишлийг нь зүгээр ингээ гаран дээрээ тавьчихдаг байхгүй. Тэгээ гэртээ очиод библиэрээс уншчих. Тэг чихэр идэхгүй байдаг гэж үзсэн. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ зүгээр сурсан зүйлээ ингээ дүгнээд бүгдээрээ ярьцгаая.
За өнөөдрийн ишил дээрээс ирсэн юу танд яг ингээд ойрхон санагдав. Юу энийг л ингээд нэг амьдралдаа хэрэгжүүлэх юмсан ингээд энэ олон зүйлээс нэг юм ойлгосон л байгаа. Бүгд нэг хамтдаа ярилцъя. За баясараас эхлэе. За баясаа юу ойлгосон? Юу? Энэ саяныхаа хичээлүүд дотроос те за нэр энийг нэг ингээд хэрэгжүүлэх юм байна да гэж бодогдсон зүйлийг одоо